Сайн байцгаана уу? Бүгдд нь энэ бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. Уулзаагүй утсан байна. За өнөөдөр хөдөөллийн хамтдаа 25 оныгоо дүгний одоо 2025 он бидэнд яг юу сурах гэж хичээсэн те. Мojil бидэнд юу ойлгуулах гэж хичээсэн юм бэ гэдэг талаар дүгнэн ярилццгаая. Мэдээж хүзрөө сонгоод хамтдаа ярилцъя. Би одоо бичлэг хийгээгүй бараг жил хагас болсон юм уу? Тэгэхээр догтлж байна. Яг хоо мэрэг бол хийсэн. Гэтэ бас тийм ч хийгээгүй яг үнэндээ. Тэгээд гэтэ хүзэр бол нэмэгдсэн. Би өөрөө бас YouTube-ийн мэрэгийн бичлэг өөр хүнийхийг ерөөсөө үзсэнгүү. Өөрөө ууч бичлэг хийсэнгүү. Нэлийн 3D амьдралаа. Энэ хугацаанд бол яг өндөр хүзрөө маш их саналаа. Тэр хүзрийн юу өгч байгаа мессеж мэрэгэн ухаа хүүхдээсээ маш их сансан. Яалтчгүй 12 сарын одоо энэ 20 хэдэн чинь бидний хувьд нэлээд хүнд байгаад байх шиг байна тий. Ер нь хаанаас их олон зүйлийг ойлгоо. Тий айгүй олон зүйл болоод байгаа надад мэдгээд байгаа болохоор ер нь яалтчгүй ерөөсөө бичлэг хийх ёстой юм байна. Гэсэн дүгнэлтэнд хүрсний эцэс өнөөдөр бичлэгийг хийхээс сууж байна. За хэдүүлээ юугаар сонгох вэ? Би шууд энэ хөзрөөрөө сонгуулч тийм үү? Манай Ancestor Spirit гэдэг мэдэн штэ та нар хожим үзэгчд байвал мэднэ. Энэ маань маш гоё ийдэг зөөлөн гоё хөзөр байгаа. Энэ хөзрөөс хэдүүлээ сонголтоо шууд хийчих. Тэгээд дөрөв сонголт хийхээр жоохон удаад би өөрөө аягүй туйлдаад зүйлээ хэцүү болоод илээ байдаг байсан. Тэгэхээр одоо болохоор 3 сонголтоор хийж идөө. За хөзөртөө шивнээд ойлгуулад болчихлоо. Би эндээсээ та бүгдийгээ төлөөлүүлж 3 хөзөр сонгоно. Хүмүүс нэрээ яг ижилхэн хөзөр сонгоход хэцүү байна гэдэг шүү. Яг үнэндээ ижилхэн хөзөр сонгоцсмаа надад илүү үнэндээ санагддаг. Яг ижилхэн байх хэрэгтэй бүр харагдах та. Тэгээд та бүхэн яах вэ гэхээр энэ хөзрийн доор танд зориулагдсан гинтийн бэлэг байгаа гэж төсөөл. Танд зориулагдсан юм нуусан эрдэнэс байгаа гэж төсөөл. Тэгээд ядаал доор нь л яг миний юм байгаа гэж төсөөлөд энэ 3 хайл нэгийг сонгоорой. Тайван сонголтоо хийгээрэй. Энэ хөзрийн арт таны 2025 оны ухаарал байгаа шүү. За хөзрөө хамтдаа бэлгэж харцгаая. 1-р сонголтыг хийсэн хүмүүс, 2-р сонголтыг хийсэн хүмүүс, 3-р сонголтыг хийсэн хүмүүс. За одоо энэ хөзрүүдээ 1 2 2 3 цааш нь тавиад нэгийг энд тавьчих. За одоо хайрт Prisma Vision тараад хөзрлийг орё. Тараад хөзөр. Би нэрээ шинэ хөзөрт болсон. Энэ хөзөр болохоор маш товч, тодорхой, бас шудраг, хөвчлөлтэй. Амар гоё хөзөр л. Энийг бас ашиглана. Эхлээд ер нь энийг ашиглана. Энэ хөзрөөр ер нь таны өнгө төрхийг тодорхойлоод өгье. За 1-р сонголтыг сонгосон хүмүүсийн хөзрийн татаад дуусчлаа. Тэгэхээр би яг энэ бичлэгийг 2 дахь хийж байна. Яг тэр би буруу хөзрөөс эхэлсэн байсан. Тэгэхээр одоо дахиад хийж байна. Энэ хөзрөөс эхлэх байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд таны сонгосон хөзрийг хамтдаа харъя. Энэ жил таны амьдралд юу болж өрнөснийг энэ хөзрөөс харах ёстой байсан байна. За би одоо номыг уншаад танд хэлж өгье. За энэ хөзрийнхээ эхлэл зургийг хэдүүлээ харангуйт амир хөөрхөн. Энэ хөзөр дээр бүх зүйл амьд байгаа. Энэ эмэгтэйг тойрон хүрээлсэн бүх зүйл амьд байгаа. Мөг амьд, энэ савдагууд, байгалийн жижигхэн хөөрхөн сахиусан тэнгэрүүд, мод бүгдээрээ амьд байгаа. За тэгэхээр хойлонгийн хувьд ямар шүү сариунууд ирсэн бэ? Юу тулсан бэ гэсэн чи айгүй хөөрхөн ингэрээ. Таныг одоо та жилийн эхэнд айгүй юм амьд бус мэдрэмжтэй байсан. Та нэг юм буруу газар амьдраад байгаа юм шиг. Яг нэг таныг гэсэн зөв газараа байхгүй ч байгаа юм шиг. Эсвэл юм бие махбодын хувьд ингээд бүрэн хамгаалах чадахгүй ч байгаа юм шиг. Им тэгэл нөгөө оюун ухаан ч амар их юм яриад ингээд юу юм сарамчны тархин амар их юм яриад өөрийнхөө тийм мэрэгэн ухааныг сонсож чадахгүй, фокуслж төвлөрч чадахгүй нэг юм 3 дахь мэлмийн хаагдсан юм шиг ийм байдалтай байсан мэн оны ихэнд гэх юм уу. Тэгэнгөт энэ жил таныг юу руу хөтлсөн гэсэн чинь тэр 3 дахь мэлмигээ 6 дахь мэлмигээ нээгт чинь тий.
тэр 3 дахь нүд шүү дээ. Одоо энэ духан дондох энэ мэлмиг нээхэд тэрэнд зориулж тань сюрпризүүд энэ байгалийн спиритүүд буюу сахиусууд хамгаалагч нар тань руу юм сюрпризүүдийг явуулсан гэж энэ хөтөл маань хэлж байна. Тэр нь юугаар илэрсэн юм уу та ингээл одоо нэг л тийм эрсдэл гаргамаар өөр газар руу явмаар одоо хайртай хүмүүсээсээ холж байсан хамаагүй одоо юу гэх энэ дээр ингээд эхнэр хүүхдийн зураг нь ингээд хол газараа өөрөө нэг өөр газар очиж байгаа байхгүй тэгснэ амар риск үүдтэй заяа. Тэнгүүд одоо эрсдлүүдийг хүлээж авцсан тий. Тэнгүүд одоо юу гэх юм гэр бүлээсээ холдооч чамаагүй нэг юм өөрийн адил явдал өөрийн тэр замыг олмоорч юм шиг санагдах юм тий. Тэгэл ингээл ерөөсөө байгаа газар чинь таалагдахгүй тийм мэдрэмжтэй байсан байгаа. За энэ бүгд маань нийлээд таны хүсэл зорилгыг өдөөж өгсөн. Энэ од гэдэг хөзрийг харж байгаа хүсэл зорилгыг өдөөгөөд та бодож эхэлсэн байгаа юм. За би яах вэ? Би яавал удаа хугацаанд happy байж чадах юм бэ? Би яг юу хийх ёстой юм болов те? Одоо ажлын хувьд ч юм уу амьдарч байгаа газрын хувьд ч юм тэдгээр зүйлүүдийг та ингээд бодож эхэлсэн. Тэгээд та энэ амьдралдаа бол ямар нэгэн байдлаар өөрчлөлт бол энэ жил гаргасан. Тэнгүүд таныг нөгөө талаас сүнснүүд одоо юу гэх юм сүнслэг ирсэн зүйлс ингээ гоё мод гол горих тэ юм байгаль таныг дуудаад байсан гинэ. Тийм болохоор энэ нэг юм нийгмийн амьдралаас та жоохон холдмож юм шиг санагдаад байсан гэж. Тэгээд энэ жилийн тэгвэл эцсийн зорилго нь 2025 оны ард гарах эцсийн зорилго нь юу вэ гэж та яг өөрийгөө олох, өөрийнхөө байх ёстой right place буюу зөв газрыг олох тий. Тэгээд биеийн хувьд өөрийгөө хамгаалагдсан юм шиг мэдрэх. Тэгээд оюун ухаан чинь саруул өөртөө ерөөхдөө дахиад холбогдоод ийм байх байдлыг үүсгэхийн тулд энэ жилийн бүхэлдэх сорой танд ирсэн гэсэн үг. За ямар шүү соройнод ирсэн болоо гэсэн чинь эрсдэл гаргах сорой ирсэн. Тэр олыг хоёр хөзрөөр хоёулан гарнаад бол харагдаж байгаа юм чинь ингээд байгаа газраас солих. Тэгээ том өөрчлөлт хэвшмэгдэл байлаа солих тийм эрсдэл гаргах сорилол ирсэн. Нөгөөтэйгүр өөрийнхөө богино бодлыг давж гарах хүч чадал. Одоо юу гэх юм богино бодол гэдэг нь одоо тоогооны хэрүүлэг хэлж байгаа юм л та одоо өнөөдөр хэсэг цалин байсан би өстой яах вэ ингээл ямар хоол иж идэх үсэ тэр ингээл гомдол зөвхөрлч юм уу тэр бүгд богино бодлыг илэрхийлээд байгаа. Тэнгүүд энэ жил бол таныг та богино бодолдоо нэлээд автсан гэсэн үг. Тэр нь юу гэж байгаа гэхээр та юмыг ер нь бол нэлээд автчихж л хүн дараа нь ойлгодог ш. Тэгэхээр та богино бодолдоо нэлээд автсан учраас одоо жилийн сүлд юу бодох юм гэхээр за одоо энэч биш юм байна да. Би ингэж амьдрах болохгүй. Би сайхан мэрэгэн ухаан ашиглах хэвээр би юм талбай хандах хэвээр юм шууд байгаар хүлээж авах хэсгүй ч юм уу би ч ингээ сарамчны ухамсартай автцсан байна да гэдэг ойлгох га тиймэрхүү сорионууд ирсэн. Ер нь аль би өөрийнхөө потенциалд итгэх ёстой гэдэг тийм зүйлийг ойлгохын тулд тэр сорионууд ирсэн. Нөгөөтэйгүүр болохоор одоо хэдүүлээ энэ логийн хэвлий гэдэг хүзрийг харж өгье. Би тэгтээ ойр дөрөсөө юм бичлэг энэ хийг өөртөө яриад байгаа болохоор бас чивчтэй байгаа болохоор бас жоохон ойлгомжгүй боо ярьсаж магадгүй тэрийг маань ойлгоорой. За одоо төлөө логийн энэ маань өөрөө шаман стрим гэдэг богийн зүүд гэдэг айгаа гоё хөдөл байгаа. Тэгээд энэ цахим дээр ном нь байдаг юм би уншаад өгье. За энэ маань өөрөө ирээдүйн одоо protecting the future гэж байгаа хгүй. Тэгэхээр таны ирээдүйн төлөө таныг одоо сорьсон. Луужлээс эхлээд соройн эхэлсэн. Тэгээд луу жил, могоо жил гэд үргэлжилсэн. Энэ 2 жил тохиосон юм бүхэн таны цаашдын ирээдүй рүү одоо чиглэсэн зүйлс байсан юм шүү гэдгийг ойлгоорой. Тэгэхээр энэ хөл луу маань өөрөө хэвлээдээ эрдэнэс үнэт эдлүүдийг ингээд хамгаалцсан байгаа. Тэгээ мэрэгэн ухаанаараа одоо энэ дотор нь ийм wise мэрэгэн ухаан ингээ хуйлаастай байгаа гинэ энэ лууны одоо хэвлээд нь. Тэгэхээр одоо нөгөө хэлээд шүү дээ мэрэгэн ухааны төлөө богино бодлууд гарч ирсэн ингээд хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та сүүлийн 2 жил гялтгансан бүхэн алт биш юм байна. Алт өөрөө алт биш юм байна гэдэг зүйлийг ойлгосон. Сүнслэг өсөлтийг ойлгосон. Миний хувьд үнэт эрдэнэс гэдэг зүйл бол эрдэнэс алт мөнгө биш шүү. Ийм нэм
үн цэнтэй зүйлүүд шүү гэдэг зүйлийг хэрвээ та ухаарсан бол та таска биелүүлсэн гэсэн үг. Энэ дэлхий дээр чинь тэ юм бүхэн минийх биш байт юм байна. Юм болго харагдаж байгаа шиг биш байт юм байна. Би ирээдүйдээ өөрийгөө бэлтгэж байгаа юм байна. Ирээдүйнхээ ачцаа нартаа би бол ирээдүйн хүмүүсийнхаа өөрөө өвөг дээдсэн юм байна. Энийг аягуулсан ойлгоорой. Өөрөөр хэлбэл богино бодолтой автаад байх юм бол та маргаашийнхаа амиг л бодно. Та уртын бодолд тэр мэрэгэн ухаанаа ашиглах юм бол та ирээдүйн өөрийгөө хин нэгний өвөг дээдс гэдгийг ухаарна гэж байна. Тэгэхээр хэдүүлээ болохоор сүүлийн хэдэн жил ингээл энэ дунд амар их төөрөгцсөн байгаа юм. Яах ёстой юм болоо. Тэ хаашаа анхаарлаа тавих ёстой юм болоо. Би ч юу юу юм бэ гэл тэр тэлтэй бол нэлээ төөрөгцсөн. Тэгэхээр энэ ер нь луу гэдэг амьтан маань өөрөө ирээдүйн өвийг хамгаалж байгаа учраас өөрөө догшин байдаг. Тэгээ дотроо ингээд эрдэнсийг хамгаалсан байдгаа гэж. Тийм болохоор чи бол сайхан сэтгэлтэй хүн. Чи оюун санааны потенциал өндөртэй хүн. Чи хацтай хүн. Тийм болохоор эдгээр зүйлүүд чам тохиолдсон шүү. Чи бол бидний хүлээж ирсэн хүн юм шүү гэж өвдөж хэлж байна. Нөгөө төгөр чи бас хин нэгний хүлээдэг хүн юм шүү одоо гэх юм. Нөгөө төгөр чи бас ирээдүйн үр хойчохоо хүлээж буй тэр мэрэгэн ухаан юм шүү. Тийм болохоор бид чамайг зөрөгтэй байдлаар шалгасан юм. Тэ чамайг юмыг битгий хойшлуулаасаа гэж бодсон юм. Тийм болохоор та ингээд айгуул амар олон юм асуудлууд тулгарсан юм шиг надад хойшлуулж болохгүй. Яг одоо шийдэх хэрэгтэй гэдэг яхаа мэдгүй ч юм уу. Иймэрхүү асуудлуудад тулгарсан нь таныг тэтгэр зүйлүүдэн сорьсон гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө өнөө өдрийнхөө хоолыг бус ирээдүйн юмыг бодооч гэдэг зүйлийг л аягүй сайн ойлгох гэж хичээсэн гэж энэ өдөр хэлж байна. За энэ ч одоо би юу болч ойлгомжтой тайлбарч чадчих жоо лөө. Тэгээ чадж байгаа хаа гэж бодож байна. Тэгэж би яхад нэг өөрөө эргэж харъя. За одоо би сүүл ийм Universe-ийн мессежүүд дамжуулдаг гоё хүзэр авсан. Энэ хүзрийнхаа имийг уншиж өгье. За тэгэхээр энэ маань болохоор сайхан сэтгэл хүн нэгэнд гаргасан сайхан сэтгэл хизээш дэмий өөрөгддөг юм аа. Тэ? Таны ингээд уулзсан зарим сайхан сэтгэлтэй хүмүүс өөрийнхөө хувьд амьдралд бүр амар хэцүү зүйлийг тулж иж магадгүй. Тэ? Тэгсэн ч гэсэн одоо тэр хүмүүс өөрсдөө буцааж авчирч чадсан байгаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл одоо юу гэнэ? Жишээ нь та одоо ингээд ямар гоё хүн бэ гэж нэг хүнтэй уулзсан байж болно. Тэр хүн гэхдээ өдөр алган гоё байдаггүй. Тэр хүний өдөр алган тийм сайхан сэтгэлтэй байдаггүй ч гэсэн тэр хүн өөрийгөө хүчилж өөрийгөө буцаа авчирч тийм байгаа учраас тэр хүн өнөөдөр kind хүнийг бүтээсэн гэсэн үг. Би одоо нөгөө англиас орчуулж яриад байгаа болохоор жоохон хойлт мөлөд баларж магадгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл таныг ч гэсэндээ тэр дотоод мөн чанараа хадгалж авч үлдээрээ одоо юу гэх хичнээн мянга хэцүү зүйл тохиолдсон ч хичнээн мянга сурагдсан ч гэсэндээ тэр сайхан сэтгэл дотоод үдгслэн гоогаа битгий хаяарэ гэдгийг л энэ хүзэн маань хэлэл байна. Тэгэхээр хэдүүлээ 2025 онд материалист сорилтуудад тулгарсан тэрдэрэн цаашаага эргээд таныг сүнслэг зам руу хөтлөж байсан. Та өөртөө хамгийн их тулалдсан, шийдвэр гаргах хуу дээр хамгийн их тулалдсан. Эргээд тэ шагнадж байгаа зүйл нь та бол сайхан сэтгэлтэй, сайн хүн, азтай хүн, тэ? Танд энийг хэлж штэ чи бол ирээдүйн үр хаач. Тийм учраас дааж чадах сорилтууд өчнө явуулсан гэсэн тийм хөлөмөлж ингэж байлгаж байна. Баярлалаа. Хоёрдугаар сонголтыг хийсэн хүмүүс маань бичлэгээ тавтай морил. За сайн нэг дээр сонголтын дээрээс жоохон айлаач гэж нөгөө нэг ойрд ингэж бичлэгэн дээр яриаг болгож санараад ингээ өөрөө ойлгоод байгаа байхгүй юу хөзрүүтэй тэгсэн байж ингээ хүмүүстэй ойлгохтой тайлбарлаж чадахгүй байна би. Намайг уучлаарай. Тэлээч энэ могоо жил нэлээд сориулсан нэлээд сориотой байсан хүмүүс байна гэж би харлаа. Юу тач хамгийн гол зүйл нь ерөөсөө таныг шудраг одоо юу гэх таны амьдралд шудраг байдал нэг тос усаараа юм ялгахтна гэдэг шиг юм айгүй их болсон. Эсвэл жинхэнэ нөгөө явах нь явж салхитаагаас салаад өөрөө явах ёстой бол яваад тэр нөгөө бүх зүйлийн одоо таслалт хийгдсэн гэж харагдаж байна. Одоо энэ могоогоос тийм энэ ирчилж байгаа могоог
өөрийг нь өвтгөхөд исэн байхгүй энэ могоо ингээд хазаад гэсэн чинь ингээд хотгаараа таасалцсан. Тэгэхээр үүний тулд олон зүйлүүд болсон. Одоо юу гэх юм хосын харилцаа байж болно. Юутаж танд ингээд шидэх ёстой новшийн асуудлуудыг дээрээс шидэл исэн гэсэн үг байхгүй. Энэ ингээд дундаа нь ингээд сатан сууснаа дунд нь ингээд баас тавьсан байгаа байхгүй юу? Энэ баас нь өөрөө тэр шидэх ёстой асуудал юмнууд гэсэн үг байхгүй. Тийм учраас иймэрхүү зүйлүүд аяг болоод таны толоо гашлаад аль яаж зохицуулахаа мэдгүй тэ альныхаа талд өөрийнхөө талд орох юм уу тэ эсвэл хүнийг ойлгох юм ч юм ингээд иймэрхүү байдлаар ингээд нэлээд юм болсон гэж тэнгуут энэ нь өөрөө таны нөгөө үнэн шударга байдлыг шалгах сорой байс ерөөсөө тэ тэгш байдлыг энэ хүү илэрхийлэх юм уу хэцүү бэрх ч гэсэн зөв сонголт хийж чадчихэв нү тэ ерөөсөө өөрийгөө бас тэнцвэртэй байлгаж учрыг олж чадчихэв нү энэ бүгний чинь энэ жил одоо сорьсон гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөөтэйгөр болохоор энэ маань өөрийгөө сонсож чадчихэв нү тэ дотор бурхантайгаа өвөг дээдтэйгээ холбогдож чадчихэв нү өөртөө итгэж чадчихэв нү бусдад биш өөртөө итгэж чадчихэв нү өөрөө яа тэгэхээр ингэсэн байхгүй 2025 он танд өчнөө болон сорилууд ирсэн ч гэсэн тэр болгон сорил өөрөө шийдэлтэйгээ хамт ирсэн тэр шийдлүүд нь таны дотор байсан тэгэхээр нөгөө энэ маань өөрөө тий өөрөө өөртөө ярилцаж хүнд нөхцөл байдлаас гарахыг мэдчихэв нү энэ тал дээр айгүй их таныг сорьсон нөгөөтэйгөр богино бодлоо давж чадчихэв нү мэрэгэн ухаанаас сонсож чадчих юм ерөөсө бүгдэл юм зүйл түүний тулд харин хамгийн хөөрхөн нь тантай таны тэр өвөг дээдэс дотоод сүнс ухаан мэрэгэн ухаан үргэлж хамт байсан энэ жилийн өнгө төрхтөр таны өвөг дээдс бол тантай үргэлж хамт байсан. Энэ маань өөр нэг Египтийн бурхантай хузрахгүй юу? За би одоо намын гараж ирээ уншиж байна. Тэнгүүд энэ маань таныг одоо нөгөө дотоод хүсэл, дотоод мөргөл, залбирал тэр бүх зүйлийг сонсч байсан гэсэн үг байхгүй юу? Сүнслэг ертөнцөөс танд туслахад ерөөсөө бэлэн байсан. Таныг байнга сонсоод хөтлөөд тэ сэтгэл зүйн хувьд чи хамгаалаад ингээд мэдэрч явж исэн. Нөгөө төгөр та ч гэсэн тэрийг мэдэрч исэн. Одоо та өөрийн өвгдөөс таны тусаад байгаа тэр элчийг мэдэрч исэн гэсэн үг. Та хоёр бол ингээд энэ жил чингээ холбоотой байсан. Өөрөөр хэлбэл та хичнээн хүнд сорилтуудад тулгарсан ч олон зүйлийг фигюр хийх гэж оролцсон ч хэзээ ч та ганцаараа байгаагүй. Таны хажууд үргэлж таны өвгдөөс байж таны тэр одоо өвгдөлөө prayer чинь залбирлыг чинь тань сонсоод тий ингээд хөтлөө туслах гад явж исэн гэсэн үг байхгүй юу? Энэ үнэхээр аюу сэтгэл уяраам гоё үзэр байна. Энэ үзэр харалтаа энэ хоёулаа ингээ хаашаа хараад юмыг орхоо явж байгаа байхгүй. Энэ нь ингээ тий орхоо цаашаа явж байна. Энэ нас ингээ хоёулаа нэг юм гоё зүйлүүдийг орхоо явсан. Энэ нь ингээ аягнуудыг орхоо явсан байна. Энэ анар жимсэг орхоо явсан байна тий. Гэхдээ та өчнөө юмнуудаас өөрийгөө сонгож чадсан энэ жил. Тэр чинь хамгийн зөв. Та энэ могоод хайртай ч гэсэдээ энэ могоог тасалж чадсан гэсэн үг. Ерөөсөө өөрийгөө та сонгож чадсан байна. Тэр чинь ингээд таны энэ жилийн зорилго ойлгох ёстой, ухаарах ёстой юмнууд байсан биш үү? За тэгээд одоо бүр гүнзгийрэл та Shaman Stream гэдэг үзэрлэг аваарай те. Энэ маань өөрөө за намын уншиж өгье. Тэнгүүт энэ маань өөрөө элбэг дэлбэг байдлыг хүзэр гинэ. Тэнгүүт хүзэрдээр маань юг тайлбарлаад өгсөн бэ? Тэнгүүт элбэг дэлбэг байдал нь өөрөө юу юм бэ гэдэг зүйлийг тайлбарлах гэсэн. Тэгэхээр чиний амьдралд маш олон зүйлс тохиолдсон. Бас маш олон зүйлс тохиолдох гээд замдаа явж байгаа. Зарим нь одоо аль хэдийн тохиолдож чинь, зарим нь дуусч чинь. Тэ? Ерөөсөө амьдрал чинь өөрөө тэр чигтээ сорил юм аа. Тэнгүүд амьдралыг яаж харах нь хүний өөрийнх нь харах өнцөг юм аа. Өөрөөр хэлбэл элбэг дэлбэг байдал гэдэг нь хүн болгонд өөр буюу чи юу гэлбэг дэлбэг гэж харан тэрүүгээрээ баян байна гэдэг үзрийг энэ үзэр хэлж байгаа. Өөрөөр хэлбэл чи энэ жил тийм зүйлийг ойлгосон. Одоо юу гэх юм? Хязгаарлалтаа зөв тавьж сурсан. Тэ өөрийнхөө яг одоогийн нөхцөл байдлаасаа гаргаж ингээд амьдралаа баян болгож хар гинэ таныг ерөөсөө юу гэх юм? Одоо танд жишээлбэл мөнгө санхүү дутагдлаа гэд та баян ядуу гэсэн үг биш үгүй. Яг тэр та ирүүлээвэл та баян л гэсэн үг. Юу гэх юм ингээд хүн болгоны ас жаргал элбэг дэлбэг байдлын цензур нь өөр гэдэг. Тэнгүү таныг тэр зөв цензурээ тогтооход энэ жил тусалсан гэж байна. Одоо яг энэ дээрээс харахад бол та за би
би өөртөө үнэн чинь байна. Би өөртөө үн цэнтэй мэн гэдгийг ойлгосон бол тэр нь таны энэ элбэг дэлбэг байдал гэх юм уу? Тэгээ би бас үгийн сонголтоо буруу яадаж магадгүй шүү. Юудач юу зөв бэ, юу буруу вэ, юу хэрэгтэй вэ, юу хэрэггүй гэдгийг ялгахад заримдаа хэцүү байдаг. Яагаад тэгэхээр одоо ч ерөөсөө маш их мэдээлэл өдөөлтөд бид нар бөмбөгдүүлж амьдарч байгаа. Одоо энэ сошиал медиа бүх зүйл ингээд биднийг сатааруулж байгаа. Тийм болохоор айгүй их юм халилтууд айгүй их болцсон гэх юм уу? Тэнгүүд яг үнэн зүйлийг хэн хэлэх юм уу? Та өөртөө л хэлнэ. Тэнгүүд бас харах өнцгөө хэн салхихаар та өөрийгөө сална. Тэгэхээр өөрөөсөө нөгөө энэ зүйлийг ялгуулсан гэсэн үг байхгүй юу? Тэр энэ олон сошиал бөмбөгдөлт энэ зүйлүүдээс тусгаарлаж өөрийгөө чи олсон уу? Хэрвээ та өөрийгөө олсон гэж бодож ивэл та энэ жил хэдий сорилсан ч гэсэн амжилттай үүргээ биелүүлсэн. Ойлгож авах юм ойлгосон гэсэн үг. За энэ одоо энэ хэрвээ энэ хүү ситуацийг ойлгосон бол дараа нь танд ирэх бэлэг одоо энэ жилийн дараа бэлэг нь юу юм гэсэн чинь ерөөсөө бүх зүйл таны талд ирнэ. Өнгөрсөн байгаа жилд бүх зүйл таны эсрэг мэт санагдсан бол энэ жил одоо ирэх жил маань бүх зүйл таны талд ирнэ. Таны эсрэг байсан хүмүүс гин таны талд орно. Таны санаа бодол бүтээлж байдал албан тушаал ахих гэрээнүүд гарч ирнэ. Тэгээ бүх зүйл ерөөдөө позитив тал руугаа явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр амжилттай давсан баяр хүргэе. Энэ олон сорилуудыг давж өөрийгөө сонгож, өөрийгөө хайрлсанд, тэг өөрийгөө сонсонд баяр хүргэе. Хэрвээ одоогоор сонсож чадахгүй байгаа гэж бодож ирсэн зүгээр. Яагаад тэгэхээр тэр чинь одоо юу гэх юм заавал өдөр болгоно байдаг зүйл биш байхгүй юу? Би одоо шил өдөр алга өөрийгөө сонсож чаддаггүй. Гэтэ өнгөрсөн 365 хоногийн 200 талтандаа сонссон бол тэр чинь зөв байхгүй юу? Та тэрийг миний яриад байгааг та ойлгож ивэл тэр нь зөв гэсэн үг. Яагаад тэгэхээр таны дотоод бурхан өвөг дээд чинь тандаа өөрөлж хамт байдаг учраас тань дандаа гой зүйлүүдийг ингээ өгч идэг. Одоо юу гэх гой зүйлүүд гэдэг нь бас амар сонирм байхгүй юу? Одоо энэ элбэг дэлбэг байдал гэдэг нь хоосролж байж магадгүй. Гой зүйл гэдэг нь аимшигын сорилж байж магадгүй. Энэ бүгд ядаа сүнслэг байдал өөрөө хэрцгэж биш, өгөөмөрч биш. Зүгээр л хүн болгонд өгөх даалгавар нь өгдөг хэтэрхий шудраг байдал байхгүй юу? Тэгэхээр тэрийг та өөрөө яаж харна? Бас яг эндээс надад юг ойлгох гээд байна гэдэг тийм сэтгэхүйг суулгана. Тэгжээж цаашаа ингээд айгуу гоё амьдрна гэсэн. Ойлгож байна уу? Би яард ингээд яа иймэрхүү сүнслэг амьдралын төлөв хүнтэй яриаг болохоор ингээд тактик гэдэг магадгүй. Юудаач энэ зовлонгийг хэлхээ бол дуусч байна. За юу. Том төлөвлөлтөд аваа гарцсан. Тэхүүн амтандаа салсан бол битгий харамсаарэ. Тэ нөгөө би амар гоё юм орхичлоо. Тэ хайрын сайхан боломж орхичлоо гэж ингээд тэгж юмж болохгүй. Яг тэгэхээр энэ төр чинь bullshit ийм бас пүп байсан байхгүй юу. Тэгэхээр зүгээр тал болсон бүх зүйл талархах. Та үүний үр жимдэн та өөрөө өнөөдрийн би өөрийгөө бий болгосон байхгүй. Тэгэхээр болсон бүх процесс талархах. Яг хаард жил хэцүү жил байсан байна. Гэтэ энэ маань цаагаараа бас blessing тэ залбирлаад хамгаалалттай айгуу гоё бас олон зүйлийг олж харж таван тусан жил байсан юм шиг байна. Тэгээд энэ бичлэг маань хэрэг хангалттай санагдахгүй байгаа бол би эх жилийнх нь талархлын талаар ч юм уу эх жилд нь эх бэлгийн талаар тусдаа бичлэг гоё комментэд өрөл гоё бичлэг юм заяа. Тэгэхээр хүлээж байгаарэ. Баярлаа. 3 дугаар үзрийг сонсон хүмүүс маань бичлэгтээ тавтай марлаа. За хэдүүлээ бол өстой нөгөө хорвоотой танилцсан нөгөө ялалт ялагдал хоёлаа байсан гэдэг шиг те blessing буюу одоо шагнуулсан нөгөө төгөөрөө сориулсан ер нь бол аюул өнгөлсөн жил байсан байна. Нэлээд эргэлдсэн байна. Төөрөгдсөн байна. Тэ юунаас харж гисэн чинь аны ингээл энэ нөгөөнийг юу аахгүй юм. Таны энэ жилийн өнгө төрөх. Одоо энэ жил биш одоо энэ жил ч юм уу за мэдгүй 2025 оны өнгө төрөх зөө ерөх юм. Энэ ойлгуулсан зүйл тэгээд ертөнцийн хэлэх мессеж энэс ойлгуулсан зүйл. За шууд утгаараа бол бэбитэй болсон одоо хүүхэдтэй болсон ямар нэгэн байдлаар одоо төрсөн тэгээ хүүхэдтэй болсон хүмүүс энэ өдрийг сонгож энэ бичлэгийг үсэж магадгүй. Нөгөө талаар болохоор яг нөгөө могой арсаа гожулна гэдэг шиг шин төрөлт rebirth тэгээ одоо ахин төрсөн ахин өөрийгөө ойлгосон хүмүүс бас энэ өдрийг сонгосон байж магадгүй. Ер нь гэхдээ миний ажилласаар могой жил бол аюул олон хүн төрсөн. Literally нөгөө хүүхэд гаргасан гэх юм уу? Тэгсэн шүү. За
За хэдүүлээ инхээс нараа те. Энэ ингээд нэлээд төөрөгдөлтэй үзэр ахгүй. Яг би энэ мууртай хүзрээ болохоор ерөөсөө цаад тайлаар нь талих байгаа. Тухайн үедээ орж ирсэн мэдрэмжээр тайлж байгаа. Тэнгүүд энэ бол айгу төөрөл мэдрэгддэг байхгүй ингээл юмд харамсаал, төөрөөл, уугаал, мансураал юу гэдэг ингээд төөрөгдөл самуурл мэдрэгдэж байгаа. Тийм байж байгаа л тэгээд хоёр сонголт гарч ирсэн байгаа байхгүй юу. Ингээд хоёр талд хоёр сонгоц. Тэгээ хоёр зоос тэгээ дунд нь жонглортод ингээд яах вэ? Тэгээ эцэст нь баг хоёулаа сонгоцсон юм да. Гэтэ нэг энэ хүн биш шүү. Maybe боломж амьдралын замнал юу ч гэж болно. Тэнгүүдийг хаслуулж чадсан. Тиймэрхүү байдал. Ерөнхийдөө бол нэлээд төөрч, нэлээд бодол давч, нэлээд эргэлдсэн иймэрхүү төлбөргүй байсан байдлыг харуулж байгаа байхгүй юу? За одоо энэ үзрүүдийг харалт те. Энэ үзэр маань өөрөө ингээд шууд нэг юм эхлэлт байгаа юм. Одоо аян замын эхлэлт гэх юм уу? Ингээ юу болох гэдэг юм мэдгүй. Урьдчилж ерөөсө таамаглаж чадахгүй тийм байдлыг илэрхийлдэг байхгүй юу? Энэ сава 6 маань өөрөө. Нөгөөдөөр болохоор сава 6 манасынхаа багс сорилтуудыг харуулдаг. Гэтэл ер нь л нэг тийм шинэ эхлэлийг л одоо шинэ юмны өмнө байсныг харуулж байгаа. Тэгэхээр одоо энэ 25 он бол тань ингээд бүр цааш ингээд төсөөлөөгүй зүйл байсан гэсэн үг байхгүй юу? За энэ хорвоо ертөнц маань гараад ирсэн энэ хөдөр. Тэр энэ хөдөр юу гэсэн та маань тэ ерөөсөө өрөөгдөж ивэгцсэн нэгдүгürt. Гэхдээ маш олон зүйлийг ойлгосон. Ерөнхийдөө бол яг таны амьдрал бол дэвжин дэшилсэн гэдэг бол маш их зүйл тохиолдсон байна. Энэ нэг бүр бүх амьтад хорвоо ертөнц төрчтэй байгаа. Хорвоотой ерөнхийдөө бол танилцсан байна. За тэгээд ил дарав гэдэг хөдөр маань гарч ирсэн. Энэ маань нэг сорог харуулдаг байхгүй юу? Ингээд өөхтэйсэн хүүхтэй ингээд баццсан сориулаа явж байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлбэл тэ ийм олон хэмжээний сорилууд ирсэн гэсэн үг байхгүй нэг юм. Яахаа мэдгүй. Ер нь нилээ яахаа мэдгүй л байсан юм. Айл зам савгаа мэдгүй. Нэг шахагдсан, шаналсан нэг юм баригдмал хэм очих газар хүч юм шиг тий. Нэг л буруулж байгаа юм шиг сонь сонь мэдрэмжүүд болсон. Авсан л гэж би бол харж байна. Гэхдээ л эцэст нь айгуу сайн ойлгоол ингээл ер нь бол тэмсийг ингээл таньж мэдээл тий. Тэгэл ингээл хүмүүсийн анхаарлын төвд нэлээд байсан байна. Ер нь бүр утгаараа л сариулж утгаараа шагнуулж энэ амьдрал 2025 он бол таны хувьд зүгээр нэг үг биш зүгээр олон үг байгаа гэсэн үг байхгүй. За одоо тодорхой болгохын үүднээс би танд энэ Focus on Children гэдэг энэ хөзрийг уншиж өгье. За энэ хөзөр гарч ирснээрээ өөрөө нялх хөөхөд жирэмслэлттэй хүүхдийг онцолдог гэж. Тэгэхээр магадгүй хүүхэд төлөвлөж исэн бол ч юм уу хүүхдээ олох гэж хүсэж исэн бол эсвэл хүүхд өргөж авъя гэж бодсон бол энэ жил өргөж авсан юм шиг байна. Нөгөөдөөр болохоор энэ одоо таны гэр бүлд ирэх ёстой хүүхэд байсан одоо ирэх ёстой хүүхэд ирж байгаа ч юм тиймэрхүү байдлыг илэрхийлдэг гэж бичсэн байна. Тэгээ энэ таны төрсөн хүүхэд байх албагүй. Энд ачцээ, ачхүү, өргөмөл хүүхэд, хайд хүүхэд эсвэл асраа хамгаалагч бүгд байж болно гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо нэг бүл нэмсэн хүмүүсийг л хэлээд байгаа юм байна л да. За тэнгууд хүүхэд өөрөө эерэг байдлыг авчирдаг. Хүүхэд өөр айдслал эерэг байдлыг одоо биднийг анаагадаг, эдгээдэг гэсэн байна. Нөгөөдөөр хэрвээ танд насварсан хүүхэд байгаа бол энэ картанд тэд аюулгүй аз жаргалтай таны хажууд байгааг баталж байна. Тэд танд маш хайртай шүү гэсэн ийм хөзөр байна. За энийг зурван ч өглөө. Нөгөөдөөр болохоор нүвшин төрөлт өөрөө өөрийнхөө инер чайлтай холбогдох, дотоод хүүхдтэйгээ холбогдсон гэж бас тайлж болно. Тэгэхээр миний үгийг л сайн сонсороо заяа та хэд маань. Окей. За одоо би чухал хөзөр алхахын хөзрийг уншиж өгье. Энэ маань болохоор шаман стрим гэдэг хөзөр. Тэгээд зургийн сайн харсан чинь ийм эмэгтэй хүн энэ саванда дүүрэн сувдтай. Тэгээд тороор цагаас агж байна. За тэгэхээр хэдүүлээ 2025 он бол таныг бэлтгэх сургууль байсан гэсэн үг. Бид бэлтгэгт ч гэсэн энэ олон зүйлээр болж бид нар бэлтгэгдсэн. Өөрөөр хэлбэл чи бол үр дүндээ хүрч чадлаа. Одоо далай руу тороо шидэрээ. Би чамайг хангалттай сайн сургаж чадлаа гэж бодож байна. Одоо тороо хаях цаг болжээ. Одоо оол замгийн төлөө явах цаг болжээ. Хүссэн бүхэн чинь ойрхон байна. Ирэх жил чиний хүссэн болгон биелнэ. Тэ? Чиний залбиралд хариулаагүй удсан дуучлаарэ. Гэтэ би чамайг өөртөө чинь холбогдуулахын тулд өөртөө чинь яриулахын тулд залбирал чинь хариу өгөөгүй юм шүү.
өөрөө өөрийг чинь одоо өөрөө өөрийг чинь өхийг хүссэн учраас би чиний зөвлөлт одоо зөвлөлж хүлээн авахаа мартчихээ гинэ. Ярих. Тэгээ одоо бол тороо хаяа одоо ирэх жилээс алаад өгөөл гэж байна. Удаан хугацаанд төлөвлөж ирсэн зүйлийнхээ алхмыг хий. Тэ би чамд чиний хүлээлтээс авсан сайхан зүйлийг өгөх болно. Цаг хугацаанд итгээ. Сая бол чи ерөөсөө суралцсан юм шүү гэж байна. Тэгээд за одоох. Би ингээ ер нь аль таныг нэлээд чангалсан юм биш үү? 2025 чамайг нэлээд чангалсан гэж. Тэгээ одоо өөртөө илдэг хандаараа, одоо өөртөө сайхан хандаараа чи төвчээртэй байсан шүү, чи төвчж чадсан шүү. Одоо удахгүй бүх зүйл чиний хүснээр болно шүү. Би чамайг илүү хэцүү хүмүүсээр хүрээлүүлж, илүү хүнд нөхцөл байдлаар хэр төвчээртэй хандж чадах нь гэдэг чинь сорьсон гэж авч байна. Тэгээд энэ хүзүүр бас амар яг ижлэхэн юм яриад байгаа байхгүй юу? Ингээд хүмүүс ингээд чиний ардуурч ингээд муулж энэ төр байвал тэд нэр ингээд тэд битгий итгэрээ. Тэр ховж ярьж байгаа хүмүүс сургал тарааж байгаа хүмүүс битгий автаарай. Хинч чиний энергийг чи сорох хэсгүй шүү, тий? Юмыг байгаагаар нь хараарай. Чиний үйлдэлийн үр дүн тэдний өвдөлтийн тусгал юм шүү гэсэн тийм үзэр байгаа. Тэгэхээр та бол хэвээ хүмүүст ингээл хэцүү хүмүүсээр хүрээлдэл, хэцүү нөхцөл байдлаар хүрээлэгдэл, эцэст нь файналыг өөрийгөө олох ч юм уу, тиймэрхүү одоо журны аялыг туулсан юм шиг одоо харагдчихна. Тэнгүүд би яг эрхчлэлийн онцлогыг бол хийгээгүй юм л да. Гэтэ энэ хүзүүр дамжуулах хэрэгтэй бол таныг эрхчил шагнуулна. Одоо ерөөс тороо хай. Одоо битээ. Сорилчин дуусчлаа. Одоо битээ. Одоо зүгээр дараагийн алхамаа хийгэрэй л гэдэг мессежийг дамжуулж байна. За ойлгомжгүй байсан бол уучлаарай. Баярлалаа. За манайхаа сонголтоо хийхээ өмнө би нэг жоохон юм яриад өгье. Би сая 3 уншлага хийгээд болчихлоо. Тэгээд магадгүй энэ юу болохоор бичлэгийг гэхдээ бичлэгийнхаа ихэнд өөрөө тавьчих байхаа. За ер нь бол таава хэдий хаан уншлагыг 3 хуваагаад хийчлээ. Тэгээд нэгдүгээр уншлагын хүмүүс маань ингэж хэлж болохгүй ш нэрээ сонгосон юм. За яг нэгдүгээр сонголтыг бичлэгээ үзэхээс өмнө уртаа тийм яри хэдүүлэн гэж яд. Ер нь бол нийт яриад сорилхтэй ажил байсан юм шиг байна. Тэгээд гол нь яг юунд вэ? Яагаад энэ зүйлс тохиолдсон бэ гэдэг талаар хэдүүл айгуу сайн бодох хэрэгтэй. Бидний тулах гад тулж чадахгүй байгаа үнэн төрхтэй. Шийдэж чадахгүй байгаа асуудалтай энэ могоожил маань тулсан юм шиг санагдаж байна. Одоо мэдсээр байж хийдэггүй үйллүүдийн маань цаанаас нь хийж өгсөн юм шиг те. Айгаа юм justice одоо юу гэх юм шүүлтийн жил байсан маань энэ өнгөрсөн лөө жил могоожил маань. Тийм учраас бид өөрийн л өнгө төрхөөр олон сорилыг даван тулжээ. Мэдээж энэ олон хүнийг нэгтгэхэд бичлэг хийхэд надад бол хүнд байна л. Гэтэ эцэст би энэ 3 уншилгаа хийгээд ойлгосон зүйл нь ерөөсөө бүгд өөртөө тулсан байна. Зүгтад байсан зүйлүүдэд тулсан байна. Тэгээд нэлээд сорьсон үний юм байна гэж ойлголоо. За тэгээд энэ бичлэгийг ард гарсны үр дүнд би бол ирэх моржил ямар байх талаар маш сонирхолтой байна. 2026 он ямар байх талаар маш сонирхолтой байна. Гэтэ би одоо бол хийж чадахгүй байх. Жохон байдж байгаа дараа хийж үгүй бичлэг. Тэгээд баярлалаа. Би ч гэсэн хүн тэ би энэ хүзрээс шууд нефт бас харддаг мэдрэгцэн мэдрэмжээ хэлдэг учраас гой комент чирээ. Би муухай бичвэл бичээрэй гэж. За баярлалаа.